Стокгольмын чулуун гудамжин дунд өсгийн нийгмийн төвшлөлтөөс догтлол сонсогдох тэврээдгүйсэн баглаа цэцэг шигийн анжилуудыг тэнгисийн цэнхэр салхинд дэлбээ шиг унахсаар амраг хайртай биенл хотын гудамжаар сугдан алхаж анд нөхөд минь хаа нэгтээ дуулалтан хүлээж байгаа. Өдрийн сайхан цэцгийн баглааг хайртай ихчээс нь дүүдээ бас хөргүүлж байгаа юм байна. Тэгээд тун удахгүй шүлэгтэй, чин сэтгэлийн захидалтай энэхүү сайхан хайр шингээсэн цэцгийн баглааг бас Эрдора брендийн гайхамшигтай сайхан handmade лааны хамтаар одоо эзэнтэн хүргэцгээе. За чимэд олгор ихчтэй. За юуны төрөнд нүд шиг адаг замбууг ондож мэндэлсэн сайхан өдрийнхэн мэндийг бас хүргье. За баярлалаа. За танд нэгэн сайхан мэндчлэгээ илгээсэн байна ихчээ. Тэгээд хэнийг гэж бодож байна та? Би одоо гайхал энэ манай хичин болов. За та цэцгээд юурч. Энэ сайхан цэцгийг одоо манай цэцэгт мэндчлэгээний маань баглаа цэцгийг чин сэтгэлийн захидалтайгаар бас таны сайн зориулсан ганцхан хувь шүлэгтэйгээр хамтдан нэгэн хүнээс хүргэсэн байгаа. Оо ямар баяр. Тийм баглаа танилцуулаад ингэж чинь дөрөвдөө. За баярлалаа. За энэ фотонд гарах шиг байна. Ямар сони. Баярлалаа. Чимэд даалгарт. Цаг мөч бүр чамаагаа бодож явлаа. Чамааг алдаа гаргахгүй гэж чанга хашгирч загнаж явлаа. Цэг шулуухан зам гэж үгүй болохоор чиний минь зам одоо л чудуун болжээ. Эрхэм нандан эрхэмсэг сайхан чамдаа дөөсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Хайртай ихчийнхэн гэр бүлээс гисэн байна. Хүндэтгсэн чимдээ бэлгээ нараасаа тэгээ 2025 оны 11-р сарын 9 Стокгольм хот гэсэн ийм сайхан загтлыг танд илгээсэн байна. Ихчийнхэн зүгээс. За баярлалаа. Чөлдөө. Өдрийн баярчээ. Цэцэгт мэндчлэгээний зүгээс нэрийг нь цуулж доошоо бичих юм бол чимэд долгор гэсэн юм үг гардаг. Шүлгийг нь уншиж өгье. Чандын цагаан бороо одод тэрэн зүсрэхтэй инээд мэлтэрсэн нүдний чинь ансаг онон сувдарсан мөнгөн хурийн туслаас нь уруул жимийн тамшаалвал эртний домгийн бурхтын дарсны өх амтагдах мэтээ дэлхий химэх гаригийн алга шиг бүлээн ээлэнд наддал заяасан дүү минь даахад хүнд ачаа хүний л хайр юм шүү. Орчлонгийн гигэн бүхнийг толцорхиндэн нандагнаад лаваа цагаан сарны дор дүүрэн жаргаж яваараа гарын чин дулаахныг мэднэм сэтгэлийн чин өнгийг таньнам охин хонгор дүү минь одноос айлчилсан гэгээ минь Ромын гохин гэр Венера юм шүү. Баталаа. За мөн манай Стокгольм хотод өөрийн брэндээр нээсэн Эрдора нэртэй юм сайхан одоо хам 100% байгалийн гаралтай мөртлөө анхлам сайхан үнэртэй luxury сансаг төрлийн лав гэдэг хишгэ гэдэг сэтгүүлч дүүгээ маань бас нэг багц өнөөдрийн мэндчлэгээ багцсан байгаа. Ямар ихчийнхэн захиалгаар ингээд дуртай өнгийг буюу ухар шар өнгийг за мөн ягаа өнгийг багцсан хийсэн. За баярлалаа. За одоо ихчтэйгээ хамгийн сүүлд хизээ уулзсан бэ? Ихчтэй сүүлд баруун 2 сарын өмнө ажил дээр нь очиж нэг хоол идсэн. Уулзалтаад жоохон юм ярьж сууж байгаа л тэгэл гарч ирсэн дээ. Тэгээ одоос нэг 2 сар уулзаагүй юм байна. За ихчтэй хандаж бас юу гэж хэлмээр байна. Их чинь ингээд илгээсэн загталтаа хэлэхтэй болохоор дүүгээ ингээд чанга дуураа загнадаг байсан шүү. Гэхдээ чинийхээ төлөө байсан шүү. Одоо чиний минь найз амьдрал үнэхээр сайхан тэгшэрсэн байна гэсэн утгатай загтлыг илгээсэн шүү дээ. Тэгэхээр ихчтэй хандаж хэлэх үг байна уу? Та бас айгу мундаг шүү. Тэгээд баярлалаа. Гинтийн байла. Би бүр айгу сандарч ийн хэлдэг гэсэн чинь яг үгээ хэлж чаддаггүй. Тэгээ айгу баярлалаа. Бас үгэндээ баярлалаа гэж хэлье. Ажилд нь амжилт хүсье. Сайн сайхан бүхэн хүсье. Хамаа хамтад бас баярлалаа. За маш их баярлалаа. Танд ингээд таны цаашдаа яаж амьдралд чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд бас манайхыг сонгож одоо энэ сайхан хөөрхөн үзэсгэлэнтэй сайхан дүүдээ төсөө өдрийн мэндчлэгээ илгээсэн одоо эгчт нь бас баярлалаа.
Баярлалаа гिचтэй баярлалаа. Бүгдээ бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Үлэнд учирлаач байлгүй. Хардарсан зүудний минь хажууд минь байсан их чимхээ. Хацар исгсэн нулимсыг минь ичиш гүнсэн их чимхээ. Нулимсааноч иннэсэн миний дэгчийн ухааныг нутгийн цагаан маан үлэнд учирлаач байлгүй.